Сайн байцгааны үзэгчдээ төвцөг мэдээллийн хөтөлбөрийн шинэ дугаар эхэлж байна. Анхаарлаа хандуулна уу? Хөтөлбөрийн эхэнд мэдээллийн хураангуйг хүргэнэ. Үр ашиггүй өндөр зардалтай төрийн өмчит компаниудыг татан буулгана гэж засгийн газар мэдгдлээ. Засгийн газар 180 хоногт 1000 журам цуцалж зөвшөөрлийн тоог 2 дахин цөөлөхөөр шийдвэрлэлээ. Улсын хурлд арчилсан намын бүлэг дэд сайд нарын томилгоог цуцалж төрийн бүтцээ цомгохдохгүй бол засгийн газрыг огцруулна гэв. Израиль Газын зурваст гал зогсоох гормыг зөрчиж байгаа зуурчлагчдыг эвгүй байдалд оруулж байна. Инхийн зорилгоор цөмийн хөтөлбөр хөгжүүлэх хууль ёсны эрхээс Иран хизээж татгалзахгүй. Бүс нутгийн доктортой байдлыг хадгалахын тулд асуудалд хүлээцтэй хандаж хурцдмал байдлыг намжаахыг уриалав. Дэлхийн худалдааны тарифыг зэвсэг болгон ашиглаж байна гэж мэдгджээ. Эхний мэдээ, нийт төрийн өмчит болон төрийн өмчийн оролцоотой 101 компани үйлдвэрийн газрууд үйл ажиллагаа явуулж байгаагийн 73% төрийн өмчийн компани байна. Үр ашиггүй үлгэн салган үйл ажиллагаагаа явуулдаг өндөр зардалтай төрийн өмчит компаниудыг татан буулгана гэдгээ засгийн газрын хэрэг эрхлэх газрын дарга Бямт цогт мэдгдлээ. Засгийн газар төрийн өмчит компаниудыг ил тод шилэн болгож төрийн өмчийн бүртгэл мэдээллийг нээлттэй болгож олон нийтийн хяналтад оруулахар шийдвэрлэлээ. Үндсэн чиглэлийн төсөлд агаарын тээвэр, эрчим хүч, санхүү, уул уурхай, даатгал болон худалдааны зарим чиглэлийн төрийн өмчит 18 компани, үйлдвэрийн газруудын төрийн мэдлийн 10-аас 66 хүртэлх хувийн хувьцааг хөрөнгийн биржээр дамжуулан олон нийтэд санал болгон худалдаж, нээлттэй хувьцаат компани болгох, төрийн өмчит 8 компанийн хувьцааг бүхэлд нь худалдах, төрийн өмчит 7 компани үйлдвэрийн газруудыг нэгтгэх, нийлүүлэх, бүтцээ хийх саналыг тусгажээ. Мөн цаашид нэмж төрийн өмчит 6 компанийн хувьцааны тодорхой хувийг олон нийтэд санал болгох, төрийн өмчит 5 компанийн хувьцааг бүхэлд нь худалдахаар төлөвлөсөн байна. За мөн одоо тодорхой компаниудын хувьцааг нь дуудлага худалдаагаар худалдая гэж байна. Энд бол дулааны шарын гол компани, цемент шохон үйлдвэр, Монгол шуудан, Багамдурын дулааны станц, Налаахын дулааны станц, Хөвсгөл дулааны станц, Ховд дулааны станц, Улаан гомын дулааны станц зэрэг энэ дулааны түгэх үйл ажиллагаа явуулдаг энэ төрийн өмчит компаниудыг бүгдийн дуудлага худалдаагаар иргэн аж ахуйн нэгжлээс шилжүүлэх ажил зохион байгуулахаар өнөөдөр засгийн газрын хуралдаанаас шийдвэрлэлээ. Төрийн өмчит хуулийн этгээдийн хувьцааг 2026-аас 2028 онд биржээр олон нийтэд нээлттэй худалдах, төрийн өмчийг хувьчлах, өөрчлөн байгуулах, үндсэн чиглэл батлах тухай улсын хурлын тогтоолын төслийг хэлэлцээд улсын хурлд өргөн мэдүүлэхээр тогтлоо. Дараагийн мэдээ, хууль зүйн дотоод хэргийн яамд бүртгэлтэй 2357, бүртгэлгүй 850 журам байна. Журам бүрийн цаана хүн суртал, авилга бий болж байдаг. Тиймээс засгийн газар 180 хоногт 1000 журам цуцалж зөвшөөрлийг 2 дахин цөөлөхөөр шийдвэрлэлээ. Хууль зүйн дотоод хэргийн яамнаас Монгол улсад хүчин төгөлдөр үйлчилж буй 885 хуулиас хэдэн хуулиар хичнээн эрх олгосон талаар судалгаа хийжээ. Ингээд бие даасан 437 хууль хүчин төгөлдөр үйлчилж байгаагийн 315 хуулийн 2403 эрх олгосон, заалтаар захиргааны хим хэмжээг акт батлах эрхээ шилжүүлсэн гэсэн судалгаа гарсан байна. Хуулиар эрх шилжүүлэх байдал хэд өргөжснөөс захиргааны хим хэмжээний актын улсын нэгдсэн санд бүртгүүлсэн захиргааны хим хэмжээний актын тоо тогтмол өсөж байна гэж хууль зүйн дотоод хэргийн сайд мэдээлэв. Тухайлбал захиргааны хим хэмжээний актын улсын нэгдсэн санд бүртгэгдсэн захиргааны хим хэмжээний актын тоо 2010 онд 681 байсан бол энэ сарын 14-ний байдлаар 2724 болж энэ хугацаанд 4 дахин нэмэгджээ. Агентлагийн дарга нарын баталсан 182 журам байна. Энэ 182 журмын үндсэндээ 70-80% нь гайлын байгууллага, татварын байгууллагын даргын баталсан журам байна. Хуулиас давсан, хуулиас цаашаа үргэлжилсэн засгийн газар, сайд, агентлаг гэсэн албан тушаалтнуудын, гүйцэтгэх эрх мэдлийн албан тушаалтнуудын шийдвэрүүдээр манай улс нийгмийн харилцаагаа зохицуулж явж байна.
Ийхүү захиргааны хэм хэмжээний актыг хууль тогтоомжид нийцүүлэх захиргааны ерөнхий хууль, хууль тогтоомжийн тухай хууль, зөвшөөрлийн тухай хуулийн хэрэгжилтийг хангах болон хуулиар тогтоогдсон хязгаарлалтаас гадуур хүний эрх чөлөөг хязгаарлах, авилга ашиг сонирхлын зөрчих үүсэх нөхцөл боломжийг арилгах, бизнесийн үйл ажиллагаанд тавигдах зөвшөөрөл бүртгэлийн ачааллыг бууруулах зорилгоор захиргааны хэм хэмжээний актыг хууль тогтоомжид нийцүүлэх зарим арга хэмжээний тухай тогтоолыг засгийн газраас баталлаа. Дараагийн мэдээ, засгийн газрын өчигдрийн хуралдаанаар 16 дэд сайдыг томилсон. Харин улсын их хурал дахь арчилсан намын бүлэг өчигдөр ээлжид бусаар хуралдаж, дээрх томилгоотой холбоотой байр сууриа хэлэлцсэн юм а. Улмаар арчилсан намын бүлэг засгийн газар төрийг улам данхаалгаж байна гэж үзэн, дэд сайд нарын томилгоогоо цуслах шаардлагыг хүргэллээ. Тус шаардлагыг намрын чуулган завсруулахаас өмнө багтаан шийдэхгүй бол Зандаа шатрын засгийн газрыг огцруулах саналыг улсын их хуралд өргөн мэдүүлэх болно гэж улсын их хурал дахь арчилсан намын дарга мэдгдлээ. Засгийн газар Монгол банкнаас Монгол улсын гадаад валютын нөөц 6 тэрбум $, хүрсэн гэж мэдэгдэж байгаа ч манай улсын урсгал тэнцэл 1 тэрбум $-ын алдагдaltaй эдийн засаг хүндэрч байна гэж арчилсан намын бүлгээс мэдээлв. Мөн засгийн газарт хүргүүлсэн шаардлагад анхаарлаа хандуулна. Нэн даруй татврын дарамтыг бууруулж эдийн засгийн өсөлтийг тэтгэх төрийн данхар үүсгийг сонгох засгийн газар хэмнэлтийн горимд ажиллах онцгой шаардлага үүслээ. Ерөнхий сайд Гомжовын Зандаа шатрын засгийн газар эдийн засгийн өнөөгийн байдалд бодит үнэлт өгөх чадамжгүй эдийн засгийн өсөлтийн суурь болох аж ахуй нэгжүүдийн хувьд тулгымдсан асуудлыг шийдвэрлэх хүсэлгүй иргэдийн амжилтыг хамгаалах асуудлыг үл тоож байна. 20 сайттай төрийн өнөөгийн данхар үтцийг бууруулахын оронд 16 дэд сайд нэмж томилох, шинээр айгинтлах байгуулах харлан шийдвэрүүд гаргаж байна. Үүгээр өмнөх засгийн газрын алдаа завхарлыг засаж, эдийн засгийн өсөлтийг дэмжиж, авилгалтай тэмцэн гэж найдсан олон нийтийн иргэдийг хөсөрдүүлж байна. Иймээс арчилсан намын бүлэг ерөнхий сайд Гомжовын Зандаа шатрын засгийн газрын өнөөдрийн 2025 оны 12 дугаар сарын 17-нд гаргасан дэд сайд томлох шийдвэрээ цуцалж, засгийн газрын өнөөгийн данхар үтцийг цонгох санал боловсруулж, намрын чуулганд улсын их хурлд оруулж ирэхийг арчилсан намын бүлгээс шаардж байна. Энэхүү шаардлагыг биелүүлэхгүй бол засгийн газрыг огцруулах асуудлыг арчилсан намын бүлгээс тавих болно гэдэг дээр арчилсан намын бүлгийн гишүүд санал нэгдэж шаардлагыг баталсныг та бүхэндээ бас дуулгая. Улсын их хурал дахь арчилсан намын бүлэг огцруулах санал гаргаж, улсын их хурал дахь Монгол Ардын намын бүлгийн 30 гишүүн дэмжүүл Зандаа шатрын танхим огцрох нь тодорхой болно. Удахгүй улсын их хурлын намрын чуулган завсрал нь түүнээс өмнөх өдрүүдэд улс төр халж засгийн газар тогтох уу, огцрох уу гэдэг бужигнаа дахин өрнөхнэ. Өнөөдрийн хуулийг давчаар булангаар Монгол улсын төрийн үйл ажиллагааны ил тод байдал, иргэдийн мэдэх хэрэгтэй шууд холбоотой төрийн болон албаны нууцын тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг дэлгэрэнгүй танилцуулж байна. Энэхүү хуулийн төсөл нь нууцлал хийт тэлсэн өнөөгийн тогтолцоог засах, үндсэн хууль заасан төрийн нууцыг тогтоох, эрх зүйн суурийг эргүүлэн зөв байранд нь тавих зорилготой юм а. Одоогийн мөрдөгдөж буй төрийн болон албаны нууцын тухай хуулиар төрийн нууцад хамаарах мэдээллийн жагсаалтыг засгийн газар тогтоодог болсон. Үүний улмаас гүйцэтгэх засаглал өөрийн шийдвэрээр нууцын хүрээг тэлэх боломж бүрдэж, улсын их хурлын хяналт бодитоор сулрах нөхцөл үүссэн юм. Судалгаанаас харвал 1990-ад онд төрийн нууцад хамрагдаж байсан мэдээллийн тоо 60 орчим байсан бол засгийн газрын тогтоолуудаар нэмэгдсээр өнөөдрийн байдлаар 400 хол давсан нь нууцлал хэвийн хэмжээс давсныг харуулж байна. Ингэснээр үндэсний аюулгүй байдалтай шууд холбоогүй, олон нийтэд нээлттэй байх ёстой, мэдээлэл хүртэх нууцын ангилалд орж төрийн шийдвэр гаргалт хаалттай, хариуцлагагүй болох шалтгаан болжээ. Мөн одоогийн хуульд туссан албаны нууц гэсэн ойлголт нь төрийн байгууллага бүр өөрийн дотоод шуурам, захиргааны шийдвэрээр мэдээллийг нууцлах боломж олгож ирсэн. Үүний улмаас төсөв худалдаа авалт бодлогын баримт бичиг судалгаа, тайлан зэрэг олон мэдээлэл иргэдэд хүрэхгүй, нийтийн мэдээллийн ил тод байдлын тухай хуулийн хэрэгжилт бодитоор саатсан байна. Өөрөөр хэлбэл албаны нууцын төрийн алдаа, зөрчил, хариуцлагагүй байдлыг халахлах хэрэгсэл болсон гэх шүүмжлэл олон жил үргэлжилсэн билээ. Ийм нөхцөлд өнөөдрийн танилцуулж буй тус хуулийн төсөл нэмэлт өөрчлөлтөөр хэд хэдэн суурь заалтыг тодорхой тусгасан байна. Нэгдүгээр, Монгол улсын төрийн нууцад хамаарах мэдээллийн жагсаалтыг цаашид улсын хурлаар баталж байх зохицуултыг сэргээхээр тусгажээ. Ингэснээр нууц тогтоох асуудал засгийн газрын шийдвэрээс хамаарах бус ард түмний төлөөлөл парламентын хяналтад орох юм. Мөн төрийн нууцын жагсаалтад өөрчлөлт оруулах бол заавал хуульд нэмэлт өөрчлөлт оруулах журмаа шийдэгдэх эрх зүйн орчин бүрдэж байна. Хоёрдугаарт, хуулийн төсөлд албаны нууц гэсэн ангиллыг бүрэн халж төрийн байгууллагууд мэдээллийг дур мэдэн нууцлах эрх зүйн үндсийг устгах заалтыг тусгасан байна.
Үүний оронд зөвхөн хууль заасан үндэсний аюулгүй байдал, батлан хамгаалах, гадаад бодлого, тагнуул, сөрөг тагнуул, цэргийн нууц ажиллагаатай шууд холбоотой мэдээллийг л төрийн нууцад хамруулах зарчмыг тодорхой болгож байна. Ингэснээр албаны нууц нэрийн дор төсөв худалдаа авалт, бодлогын шийдвэрийг хаах боломж хүмэгдэж байгаа юм. 3-дугаарт төрийн нууцын зэрэглэл, хугацааг наривчлан тодорхойлох шинэ зохицуултыг тусгасан. Тухайлбал төрийн нууцад хамрагдсан мэдээлэл тодорхой хугацаа өнгөрсний дараа автоматар нууцын зэрэглэлээс гарах, эсвэл дахин үндэслэлтэй эсхийг заавал хянаж шийдвэрлэх зохицуулалт орж байна. Ингэснээр мөнхийн нууц гэсэн ойлголт арилж цаг хугацааны явцад олон нийтэд нээлттэй болох ёстой мэдээлэл ил болж эхлэх юм. 4-дугаарт төрийн нууцыг хууль бусаар тогтоосон, үндэслэлгүйгээр нууцсан албан тушаалтанд хариуцлага тооцох заалтыг илүү тодорхой болгож, нууцын халахвчаар алдаа, зөрчил, авилгыг нуух боломжийг хязгаарлажээ. Өөрөөр хэлбэл нууц тогтоохын зөвхөн эрх биш хариуцлага гэдгийг хуульчилж байна. Эдгээр нэмэлт өөрчлөлт хэрэгжснээр төрийн нууцын хүрээ бодитоор хөмөгдөж, парламентын хяналт бэхжиж, төрийн үйл ажиллагаа илүү нээлттэй болох эрх зүйн суурь бүрднэ гэж тус хуулийн төслийг санаачлагчид үзсэн юм. Мөн нууцын нэр дор хариуцлагаас зайлсхийх, авилга, ашиг сонирхлын зөрчлийг далдлах нөхцөл багасна гэсэн хүлээлттэй байна. Төрийг хохирлгүй болгох ажлын хэсэг авалгад орсон хөрөнгийн цаашдын ашиглалт, зохицуултыг тогтоох болон төрийн байгууллагуудын зайлшгүй хэрэгцээнд нийлүүлэх, шилжүүлэх, худалдан борлуулах арга хэмжээг зохион байгуулан ажилласнаар төр төчөж байсан 22 тэрбум төгрөгийн хохирлыг барагдуулсан байна. Тус ажлын хэсэг үр төлбөр барагдуулж хөрөнгө буцаан төвлөрүүлж төрийг хохирлгүй болгох чиглэлээр авах арга хэмжээний санал боловсруулснаа мөн танилцууллаа. Танилцуулгад урдсаар Монгол Улсын хөгжлийн банкнаас хөтлөх хариуцлагатай хувьцаат компанид олгосон чанаргүй зээлийн эргэн төлөлтийг хангуулах, Монгол Улсын хөгжлийн банкны зээлийн үр төлбөрт хураагдсан шинэ яармаг хотгонд байрлах 2.9 тэрбум төгрөгийн үнэлгээтэй үйлчилгээ. Албан тасалгааны зориулалтаа пирамид орд хязгаарлагдмал хувьцаат компани зээлийн үр төлбөрт санал болгосон 2 давхар цэцэрлэгийн зориулалтаа 100 хүүхдийн хүчин чадалтай 90% гүйцэтгэлтэй барилгыг боловсролын сайдын багцад суулган цэцэрлэгийн зориулалтаар ашиглахаар шийдвэрлэжээ. Балдуур цангаас сэтгүүл зүйн тулгамсан асуудал, сэтгүүлчийн хандлага, үнэлэмж, боломж сэдвт хэлэлцүүлгийг 3 дахь удаа зохион байгууллаа. Энэхүү эрдэм шинжилгээний хурал сэтгүүл зүйн үйл ажиллагаа ямар төвшөнд явж байна, ямар асуудлууд тулгамдж байна, тэдгээрийг хэрхэн шийдэх боломжтой вэ гэдгийг сэтгүүлчид болон сэтгүүл зүйн судлаачид хамтран хэлэлцэх зорилготой байлаа. Монгол Улсын их сургуулийн сэтгүүл зүйн олон нийтийн харилцааны тэнхимийн багш доктор Дэд профессор Ариун Зэ илтгэлдээ хиймэл оюун хурдастай өсөж буй өнөө үед хамгийн их нөлөөнд өртөж буй салбарын нэг сэтгүүл зүй болоод байна. Тиймээс хиймэл оюуны нөлөөнд ор мэдээллийн үйлдвэрлэл, хэвлэл мэдээллийн байгууллага сэтгүүлчид хэрхэн дасан зохицох асуулт тулгарч байна. Нөгөө талаас хиймэл оюун сэтгүүлчийн мэргэжлийг орлогогүй гэсэн айдас төвшүүр салбарын донд бий. Ийм нөхцөлд хиймэл оюун ба сэтгүүлчийн харилцаа тэд хэрхэн зэрэгцэн орших, дасан зохицох боломжийг тодорхойлох шаардлага үүссэн байна. Энэ хүрээнд дэлхийн сэтгүүл зүйн судлаачид уг асуудлыг хэрхэн харж судалж байгааг нэгтгэсэн системчилсан тойм хийсэн. Үүнд Web of Science зэрэг олон улсын эрдэм шинжилгээний цахим санд нийтсэн өгүүлэл тулгуурлан судалгаа явуулсан байна. Судалгааны үр дүнгээс үзэхэд хиймэл оюун сэтгүүл зүйн салбарт гүн нэвтрээд сэтгүүлчийн өдөр тутмын ажлын 80 гаруй үеийг үүсгэх боломжтой төвшөнд хүрчээ. Өдөр тутмын механик шинжтэй хэвшил болсон ажлыг хиймэл оюун бүрэн орлох чадвартай болсон хэмээн дурдлаа. Нийслэлийн зүгээс 2025 онд телекамерын нэгдсэн төв мөн 9 дүүргийн засаг даргын тэрэгт телекамерын хяналтын дэд төвүүдийг байгуулсан. Харин нийслэлийн засаг даргын тамгын газраас 2026 оны төсвийн хилцүүлэгтээ уялдуулан 77,000 гаруй иргэнээс санал авахд гудамжны болон орчны камержуулалтыг сайжруулах гэсэн санал төлгөө ирсэн байна. Ийм цаашид Улаанбаатар хотын 176 улзуур гарц автозамыг иж бүрэн камержуулж 10 төрлийн зөрчлийг хиймэл оюун ухаан суурилсан систем ашиглан илрүүлэх боломжтой болохоор ажиллаж байна гэж нийслэлийн засаг даргын 1-р орлогч Даваадлаа Улсын хурлын инновац цахим хөгжлийн дэд хорооны хуралдаанд танилцууллаа. Танилцуулгад урдсаар нийтийн тээврийн төлбөр тооцооны цахим системийн хөгжүүлэлтийн 1100 автобусын жолоочийн хяналтын камер, урд замын хяналтын камер, зорчигч тоологч, алкогол мэдрэгч карт болон QR уншигч, агаарын чанарын мэдрэгч гэх мэт хөөрөмжүүдийг суурилуулах ажил хийгдэж байгаа юм байна. 2020 оны UB Card аппликейшны 4 удаагийн туршилтыг 1000 төгрөг байх зохицуулалт хийсэн байдаг. Ингэсээр 2023-2024 онд нийтийн тээврийн орлого 28 болон 31 тэрбум төгрөгт хүрч байсан бол 2025 оны байдлаар тус орлого 65 тэрбум төгрөгийг давсан хэмээн нийслэлийн засаг даргын 1-р орлогч танилцууллаа. Өнөөдөр дотоодод болж өрнсөн үйл явдлаас хүргэлээ үргэлжлүүлэн олон улсын мэдээнд анхаарлаа хандуулна уу? Төвцөг мэдээллийн хөтөлбөр олон улсын мэдээгээр үргэлжлэж байна. Эхний мэдээ. Израиль Газын зурагт гал зогсоох гормыг зөрчиж байгаа зуучлалцыг эвгүй байдалд оруулж байна гэж Катарын ерөнхий сайд бөгөөд гадаад харилцааны сайд Шейх Мохаммед бен Абдел Рахман Ал Таны сэтгүүлчдэд мэдээлжээ. Зог мэдээлэлдээ газын зурагт хүмүүлгийн тусламж хүргэх нь хойшлуулшгүй тулгамдсан асуудал хэвээр байна. Тусламжийг ялангуяа хүмүүсийг байрлуулах майхнуудыг ямар нэгэн боцлоггүйгээр хүргэх нь чухал юм гэж тэрээр хэлсэн байна.
Харин Газын зурагт энхийг сахиулах хүчнийг байгуулах төлөвлөгөөний талаар Шейх Мухаммед ярихдаа одоогийн байдлаар Катарын эрх баригчдад энэ асуудлаар тодорхой мэдээлэл байхгүй боловч олон улсын тогтворжуулах хүчнийг бүрдүүлэх, түүнийг гүйцэтгэх үүргийг тодорхойлох асуудлаар Америкийн нэгдсэн улстай зөвшөлдсөж байна гэж тэгэд мөн энэ хүч нь аль нэг талыг биш харин хоёр талын аль алийг нь хамгаалж гэрээг мөрдүүлэх хүчин байх ёстой гэж онцолжээ. Израиль болон Палестинийн Хамас хөдөлгөөн 10 дугаар сарын 9-нд Египт, Катар, Турк, Америкийн нэгдсэн улсаар зуучлуулан Америкийн нэгдсэн улсын ерөнхийлөгч Дональд Трампын санал болгосон энхийн төлөвлөгөөний эхний үе шатыг хэрэгжүүлэхээр тохиролцсон юм. Харин Газын зурагт гал зогсоох гурим 10 дугаар сарын 10-нд хүчин төгөлдөр үйлчилж гисэн мэлээ. Дараагийн мэдээ. Энхийн зорилгоор цөмийн хөтөлбөр хөгжүүлэх хууль ёсны эрхээс Иран хизээш татгалзахгүй гэж мэдгдсэн байна. Тодорхойлбол энхийн зорилгоор цөмийн хөтөлбөр хөгжүүлэх түүний дотор уран баяжуулах хууль ёсны эрхээр Иран хизээш татгалзахгүй гэж Тус улсын гадаад харилцааны сайд Аббас Аракчи сэтгүүлчдэд мэдгдсэн байна. Түүний хэлснээр Иран улс цөмийн зэвсэг үйл дэлгэрүүлэх гэрээнд оролцогч бөгөөд цөмийн зэвсэг үйл дэлгэрүүлэх гормыг баримталдаг. Бид хүлээсэн үүргээ мөрддөг хэдий ч цөмийн эрчим хүчийг энхийн зорилгод ашиглах, уран баяжуулах эрхээсээ татгалзахгүй. Америк нэгдсэн улс болон Израиль улс өнгөрсөн 6 дуусард Ираны цөмийн байгууламжтад цохилт өгч, байшин барилга, тоног төхөөрөмжүүдийг гэмтээсэн боловч технологиг бол харин устгаж чадаагүй гэж Ираны сайд онцлсан байна. 6 дугаар сарын 12-ны шөнө Израиль Ираны эсрэг цэргийн ажиллагаа явуулж эхэлсэн ба Ираны зүгээс хариу цохилт өгсөн юм. Харин 6 дугаар сарын 22-нд Америк нэгдсэн улс мөргөлдөөнд оролцож Ираны Исфахан, Натанза, Фордо зэрэг дүүргүүдэд цөмийн байгууламжуудад пуужингийн цохилт өгсөн байна. Хариуд нь Иран Катарт байрласан Америк нэгдсэн улсын цэргийн нисэх онгоцны баазалд цохилт өгсөн. Үүний дараа Израиль, Иран хоёр тал гал зогсоох горим тогтоохоор тохиролцсон тухай Америк нэгдсэн улсын ерөнхийлөгч Дональд Трамп зарласан юм. Харин гал зогсоох горим 6 дугаар сарын 24-нд нөөц үйлчилж гисэн байна. Иран улс 2025 он цөмийн хөтөлбөртэй холбоотой яриа хэлцээг Оман улсаар зуучлуулан Америк нэгдсэн улстай 5 удаа хийсэн боловч Ираны эсрэг Израиль цэргийн ажиллагаа явуулж Америк цэргийн цохилт өгсөний дараа яриа хэлцээ үр дүнгүй төгссөн юм а. Нэгдсэн улсны байгууллагын ерөнхий нарийн бичгийн дарга Антонио Гутерриш, Венесуелийн ерөнхийлөгч Николас Мадуротой уулзсаар ярьж бүс нутагт үүссэн хурцдамал байдлыг хэлэлцсэн тухай Нэгдсэн улсны байгууллагын хэвлэлийн албанаас мэдээлжээ. Нэгдсэн улсны байгууллагын гишүүн орнууд олон улсын эрх зүй, тухайлбал Нэгдсэн улсны байгууллагын дүрмийг мөрдөж асуудал хүлээстэй хандаж бүс нутгийн тогтвортой байдлыг хадгалахын тулд түгшүүртэй байдлыг намжаах шаардлагатай гэсэн байр суурийг ерөнхий нарийн бичгийн дарга илэрхийлэв гэж Нэгдсэн улсны байгууллагын хэвлэлийн албанаас сэтгүүлчдэд тараасан мэдээнд тэмдэглэсэн байна. Тухайлбал Нэгдсэн улсны байгууллагын ерөнхий нарийн бичгийн дарга сөргөлдөөнд цаашид улам даймжрахаас сэргийлэхэд анхаарлаа төвлөрүүлж нөхцөл байдлыг анхааралтай ажиглаж хоёр талдаа харилцаж байгааг мэдээсэн байна. Дэлхийн худалдаа импортын гайлын татварыг зэвсэг болгон ашиглаж байлдааны ажиллагаа болгон хуургаж байна гэж Энэтхэгийн сангийн сайд Нирмала Ситараман The Times of India сонинд ярилцлага өгөхдөө мэдэгджээ. Тэрээр мөн хэлэхдээ худалдаанд тариф хэрэгэлдэг зэвсэг болгон хувирч байна. Энэтхэг улс энэ нөхцөлд хийх үйлдэлүүдэд сайтар тунгаан боддог болох ёстой. Худалдаа чөлөөтэй шудраг байхаа болсон нь маш ойлгомжтой байна. Энэтхэг улс ажил дүрээрээ шудраг бус өрсөлдөөнөөс хамаарах арга хэмжээ авч байна гэж Энэтхэгийн сайд тэмдэглэсэн байна. Энэ оны 8 дугаар сарын 6-нд Америк нэгдсэн улсын зүгээс Энэтхэгийн банад нэмэлт 25% импортын гайлын татвар нэвтрүүлж нийт гайлын татварыг 50% хүргэсэн юм. Энэтхэг улс Оросоос газрын тоос худалдан авдагтай холбоотой байсан юм. Энэтхэг улс үүнийг шудраг бус үйлдэл гэж мөн дүгнэж байгаа юм а. Өнгөрсөн 7 хоногийн эхээр Мексикийн эрх баригчид Энэтхэг, Хятад, Өмнөд Солонгос, Тайланд, Индонез зэрэг Мексиктэй чөлөөт худалдааны гэрээ байгуулаагүй улсуудын 50% импортын гайлын татварыг 2026 оноос нэвтрүүлэхийг дэмжсэн байна. Импортын гайлын өндөр татвараас үүдэх үр дагаврыг зөөлрүүлэх үүднээс Энэтхэг улс Мексиктэй яриа хэлцээ хийж байгаа гинэ. Та бүхэнд олон улсын онцлог хууль явдлуудыг хүргэлээ. Анхаарлаа хандуулсанд баярлалаа. Төвцөг мэдээллийн хөтөлбөрийн пүрэв гарагийн дугаарыг хүргэлээ. Анхаарлаа хандуулсанд баярлалаа. Баяртай.